Бага насны хүүхдийг унаж бэртгэхээс сэргийлье. Хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан уналт байсаар байна. Уналт нь хүүхдийн бүх насны бүлэгт тэргүүлж байгаа бөгөөд 2023 оны байдлаар 85,131 хүүхэд ахуйн орчинд унаж бэртэж гэмтсэн бол 0-4 насны бүлэгт 25,222 хүүхэд ахуйн хүрээнд унаж бэртжээ. 0-4 насны хүүхдүүд нь ихэвчлэн гэрт ахуйн орчинд бэртэж гэмтсэн үүнээс 13,811 эрэгтэй хүүхэд байна. Уналт амьтаа болон амьгүй механикчинд өртөх шалтгаанаар үүсгэгдсэн гэмтлийн ихэвчлэн биеийн дээд болон доод мөч толгой гэмтдэг бол шалтгаан тодорхойгүй гэмтлийн 71% нь ахуйн хүрээнд үүссэн байна. Нэг хүртэлх насны хүүхдийг хөдөлгөөн хийхэд саадгүй газар байлгах, орчныг нь бүрдүүлэх, орноос унахаас болгоомжлоорой. 1-4 хүртэлх насны хүүхдийн хөдөлгөөн их байдаг тул ахуйн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, халтрах, мөргөж унах, үсрэх, эрсдэлт хүчин зүйлсийг тооцоолон болгоомжлоорой. 0-4 хүртэлх насны хүүхдийн тодорхойгүй шалтгаанд гэмтлээс урьдчилан сэргийл. Үүнд орноос унсан, гараа дарсан, толгоогоо бариад уйлсан, хөлөөрөө гიშгэж чадахгүй гэх мэт асран хамгаалагчид сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Бага насны хүүхдээ ахуйн орчинд аюулгүй өсгөх нь аав ээж бидний хариуцлагатай үүрэг билээ. Эцэг их асран хамгаалагч та бүхэн хараа хяналтаа сайжруулж хүүхдээ унаж гэмтгэхээс сэргийлээрэй. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2025